Солиот их гээд киноны зэрмийн дүрд одоо чадан ядан тоглосон. Ер нь зэрмийн дүрийн хувьд бол бид өөр уран бүтээлчийг бол энэ кинонд анх урьсан юм. Би ч өөртөөс бодож байгаагүй. Бархууд байхгүй характерыг гаргаж ирж үзэгчдийн өмнө өөрийгөө харуулна гэдэг бол энэ бол жүжигчүүнд бас л олдохгүй завшаан баггүй. Гинтл нэг өдөр орой орой л одноо ер нь энэ киноны зэрэм гэдэг энэ эрэгтэй гол дүр дээр чамааг бас ингээд тоглуул яах вэ гэдэг талаар бид бүхэн сая ярилцж байгаа тэрлээ. Бархуугийн авьяасанд бол би итгэж байсан. За үнэхээр та нар тэгж байгаа бол би нэг үзье, оролдоод үзье. Хэдүүлээ тэгтээ яаж одоо хувирах вэ? Яаж би одоо арай нэг өөр харагдах вэ гэдэг талаас нь бид нар дүрийн судалгаа хийж эхэлсэн. Сүүлд нь одоо ингээд эргээд би киногоо хараад ах нэр онон битээр ярьдیں۔ Харин ч бараа тоглосон зүг болсон юм болов уу гэж. Миний дүр бол бас нэг хүүхд дуурахгүй. Ерөнхийдөө дотоод сэтгэлийг гаднах байдал, дүр төрх, харц тэр үйл хөдлөлөөрөө харуулж дотоод тийшээ одоо гаргана гэсэн ийм одоо онцлогтой дүр. Олон хоног үргэлжилсэн Солиот их гэдэг киноны зэрэм гэдэг дүрийн зураг авалт дуусаад хамгийн сүүлийнхаа зураг авалтыг бас л Монголын минь сайхан байгаль эхлэлгээтэй газар болох бидүгтийн хамгийн сайн мэддэг Төв аймаг Зүүн мод хотын Манчрын хэд дээр энэ зураг авалт маань дуусч байна. Энэ төр дээр мархуум маань бол маш сайн тоглож бидний итгэлийг бол маш сайн даасан.